Сайн уу? Баярлалаа. За одоо ингээд төгсөх гэж байна. Ямар сэтгэл төрж байна? Ер нь жоохон итгэж өгөхгүй байна. Би саяхан л нэгдүгээр ингээд ээжтэйгээ хөтөлцөөл орж исэн. Тэгсэн чинь одоо нэг л хэлэхэд ингээд төгсөх болсон байна. Амар сандарж байна бас. За тэгвэл чиний ахлаа ингээд хамгийн гоё дурсамж гэвэл юу вэ? Ахлагийн маань хамгийн гоё дурсамжийг 12 дугаар ангитаа ангийнхантайгаа бөөнөрөө яг 100-уулаа спринтлийг өргөдлөө илгээгчсэн тэр мөч маань юм да ер нь. За хамгийн дуртай чи. Уучлаарай гэхдээ физик. Ер нь сургуулийн бүх агш нарт сайртай дөө. Нэгийг сонгох. За манай нийгмийн даваа агш. Нэгийг чиний амьдрал чинь хамаг байсан бол ямар нэгтэй байх гэсэн бол нөгөө Ан Витани гэдэг кино байдаг шүү дээ Netflix гэсэн. Жохон тэр шиг ийм амар тэр шигдүүл кино авахсан байх гэж бодчих. тэгвэл ямар нэгэн хүүхэлтэй киноны багчтай нэг өдөр амьдралаа ингээд солиоцоо. Ямар нэгэн хүүхэлтэй багчтай солиоцсон. Би багтаа угаасаа My Little Pony-д амар дуртай байсан болохоор Twilight Sparkle. Чиний одоо томоочин төсөл хэрэгжүүлсэн шүү дээ. Тэгвэл чиний хамгийн дурсамжтай төсөл чи юу байсан бэ? 10 дугаар ангидаа яг хэрэгжүүлжсэн өсвөрийн соёлын дархлаа гэх төсөл. Тэгээ энэ төслийг ер нь анх хийгээд тэгээд ер нь бол би яг ийм соёлтой холбоотой антропологтой холбоотой чиглэлээр явах юм байна гэдэг өөрийгөө анх яг тэр төслөөр ойлгосон. За тэгвэл чиний мөрөөдлийн ажил юу вэ? Миний мөрөөдлийн ажил бол амар их хичээлтэй ингээд өдөр нь амар гоё одоо жишээлбэл офисын ажил хийснээр шууд оройн гараад аялаа явцдаг ч юм уу. Миний мөрөдлийн ажил магадгүй аялагч юм болов. Сайн хийж чаддаг зүйлс маань. Өнөөдөр би өглөө идсэн тортондоо өчигдрийн үлдэгдэл тортондоо талархаж байна. Яга. Би ер нь янз янзын их дуртай. Гэхдээ шүлэгч их дуртай. Тэгээд бас кино үзэх дуртай. Жохон артистик юмнууд их дуртай. Хамгийн дуртай кино чи юу вэ? Хамгийн дуртай кино маань бол янз. Гэтэ сүүлд үтсэн бас таалагдсан кино юм бол яг жоохон үлэг болсон байж магадгүй ч гэсэн Godfather. Одоо чи юу хамгийн санаанд сургуулиасаа юу? Бүгдийн сурагч наснаасаа юу? Бүгдийн санах ах та ер нь. Бүгдийн санах. Миний их тогтолж байгаа юм нь манай сургуулийн хоол гэрээ хоол гэхгүй юу? Тийм байна. Тэгээд өөр ямар хүмүүстэй уулзах бол, ямар найзуудтай найзлах бол, өөр ямар олон шинэ газар үзэх бол гэдэг ер нь бол college experience-ийг бүгдэнд л амар excited байна да. Санаа зовж байгаа юм байна. Ер нь хичээл нь хэр бол хичээл дээр унах болов academic pressure нь хэр бол гэх тиймэрхүү юм дээр л хэлсэн сонсогч. Чиний хамгийн том дэмжигч юм бэ? Миний ээж. Тэгвэл тийм өглөө эрт босож юм хийдэг юм уу? Сүдэрэ сууж юм хийдэг юм уу? Илүү өглөөний хүн. Хөдөө байх хэрэгтэй юу? Хөдөө байх хэрэгтэй юу? Би угаасаа увсад төрж өссөн болохоор илүү хөдөө явах хэрэгтэй. Өвөөмэтайгаа гэртээ л явах хэрэгтэй да. Одоо application process-ийг хэлж байгаа хүмүүс нэг зүйлдөө ямар зүйл? Өөрийнхөө байгаарай. Тэгээд ер нь бол угаасаа дэлхий дээр 8 тэрбум хүн байгаа. 8 тэрбум муулаа өөр. Тэгээд яг чам шиг хүн хорвоо дээр нэг ширхэгч байхгүй болохоор яг өргөдлөрөө ч гэсэн ингээд тэрийг амар мэдрээд тэгээд өөрийгөө яг л байгаагаар нь илэрхийлэх гэж оролцоорой. Тэгээд тэгсэн байхад тэр тэнцэхгүй нэг мотивашн л гэж хэлмээр байна да. Тэгэхээр өөрийнхөө хайрцаг чанарыг илүү гаргах гэсэн бэ. Тэгээд
чиний бодлоор хамгийн admission officer төрөөсөө эсэх чинь юу гэж бодож байна? Амар олон нэг биш нэлээд юм байгаа. Тэгэхээр хэрвээ энэ талаар сонсомоор байх юм бол 6 сарын 21-нд зохион байгуулагдах Changer Future event-д оролцоод сонсоорой. Баярлалаа.